байцгааны үзэгчтэй Хятадын 7 хоног төвтрүүлгийн ээлж дугаар хүрэхэд бэлэн боллоо. За 14 дахь удаагийн бүгд найрамдах Хятад улсын ардын төлөөлөгчдийн их хурлын 4-р чуулган энэ баасан гарагт өндөрлөн. Номын Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 4-р чуулган өнөөдөр өндөрлсөн байна. За энэ 7 хоногийн эцэс гэхэд Хятад улсын эх 5 жилд баримтлах эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө танилцуулагдах байна. Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн үндэсний хорооны жил тутмын чуулган Бээжиотно болж өндөрлөө. Чуулганд Хятадын дарга Си Жинпин коммунист намын ахлах гишүүд оролцлоо. Хаалтын урлын үеэр хороо байнгын орооны тайлан өмнөх чуулганаас хойших ажил, саналуудын явцын талаарх тогтоол, одоогийн чуулганд ирсэн саналын тайлан, мөн жилийн чуулганы улс төрийн тогтоолыг баталлаа. Хятадын тэргүүн улс төрийн зөвлөх Ван Хүнинг улсын 15 дахь 5 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад коммунист намын удирдлагын үүргийг онцлон тэмдэглэв. Тэрээр Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөл нь улс төрийн байгууллагын үүргээ илүү үр дүнтэй ашиглаж, төрийн бодлого, удирдлагад зөвлөмж, санал өгч, улсын нийт хөгжилд үйлчлэх ёстойг хэлж байлаа. Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөл нь бодлого зөвлөх, санал боловсруулах үүргээ илүү үр дүнтэй ашиглах ёстой. Нам болон улсын гол үүрэг зорилт хаана байна. Тэнд Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөл хүчээ нэгтгэж дэмжлэг үзүүлэх ёстой. 15 дахь 5 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх мөн дэмжих нь манай ажлын гол чиглэл байх болно. Энэ нь улс төрийн зөвлөлтөн арчсан хяналт төрийн хэрэг эрхлэх үйл явцад оролцооны бүх талбарт тусгалаа болох ёстой. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол асуудлуудаарх санал санаачлахыг чиглүүлэн урьдчилсан судалгаа, стратегийн бодлогод анхаарч санал зөвлөмж гарган нөхцөл байдлыг илүү сайн ойлгож, гол асуудлыг тодруулж, бодит шийдлийг боловсруулах нь бидний зорилт. Дэлхийд даяар олон улсын хэвлэлүүд ажиглагчид нэг ижил асуултыг тавьж байна. Энэ нь Эдрэтэй Үмэн Самунта дэлхийд дахин Хятад юу өгч чадах вэ? Өнгөрсөн 7 хоногийн гэргийн харахад хорооныхон 3 нэгдсэн хурал бүлгийн хилэлцүүлгүүдэд өөрсдийн ажил үүргийн дэлгэрэнгүй тайланг танилцуулсан байна. Хилэлцүүлгүүдэд энэ жил эхэлж буй 15 дахь 5 жилийн төлөвлөгөөг хилэлцэж байгаамаа. Үндэсний аюулгүй байдал, ядуурлыг бууруулах, байгаль орчны хамгаалтаас эхлээд шин чанартай бүтээмжийн хүчин зүйл бий болгох, өндөр түвшний технологи, инновацид шаардлагатай институтийн өөрчлөлт хүртэл бүх асуудлыг хамарсан. Эдгээр сэдвүүд дараагийн 5 жилийн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн боломжоо дэлхийдээ нээлттэй хуваалцаж, Хятадын арга барилаар нийтлэг сорилтуудад хариу өгнө. Чуулганы хэвлэлийн төлөөлөгч хэлснээр Хятад Үмэн Самунта ертөнцид доктортой найдвартай хүч хэвээр байна гэлээ. 7 хоногийн чуулганы хугацаанд Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн үндэсний хорооны 2100 гаруй гишүүн Бээжин цуглан төрийн хэрэг эрхлэх асуудлыг хилэлцэж 15 дахь 5 жилийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх санал зөвлөмж гаргасан бөгөөд Хятадын шинжилгээг дэмжих санал санаачилгуудыг танилцууллаа. Хилэлцүүлгүүд нь доктортой тодорхой чиглэлүүд өгч Хятадын хэм маягтай улс төрийн тогтолцооны практикийг харуулж байна. Хятадын 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөний 7 том зорилт танилцуулагдана гэж хэвлэлийнх мэдээллээ. Өнөөдөр үндэсний хөгжил шинтгэлийн хорооноос уг баримт бичгийн талаар мэдээлсэн байна. Хятад улсын тухайд эх 5 жилийн төлөвлөгөөндөө Хятад улс нь 109 томоохон үндэсний төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ удаагийн 2 чуулганы үеэр Хятадын 15 дахь 5 жилийн төлөвлөгөөний төсөл хэлэлцүүлэгт өргөн баригдлаа. Энэхүү төлөвлөгөө нь 2026-аас 2030 онд Хятадын үндэсний хөгжлийн хөтөлбөрийн үндсэн зураглал болж, гол анхаарлыг инновац, ард иргэдийн сайн сайхан байдал, ногоон, бага нүүрс хүчлийн шилжилтэд чиглүүлсэн байна. Эдийн засгийн хөгжилд зориулан төсөлд бүтэц, үр ашиг гэсэн 3 гол үзүүлэлтийг тодорхойлсон. Энэ дунд цахим ухаалаг хөгжлийн цар хүрээтэй чиг хандлагыг тодруулж, AI Plus санаачлагыг гүнзгийрүүлэн хүргэжүүлэх, үйлдвэрлэлийн загварын гүнзгий хувиргалтыг ахиулах шаардлагатайг онцолжээ. Бид тооцоолох хүчин чадал алгоритмыг ашиглан эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих ажлаа үргэлжлүүлнэ. Үндэсний интеграцчлсан тооцоолох хүчний сүлжээг хурдан хугацаанд байгуулах болно. Мөн хэмэл оюуны үндсэн онол гол технологид онцгой анхаарна. Ард иргэдийн сайн сайхан байдлын хувьд төлөвлөгөөнд ажлын байр, орлого, боловсрал, эрүүл мэндийн үйлчилгээ, хөгшид бага насны хүүхдэд зориулсан үйлчилгээ гэсэн 7 гол үзүүлэлтийг тодорхойлжээ.
2035 он гэхэд суур нийтийн үйлчилгээний хүртээмжийг тэгш болгох нь Хятадын шинжилгээний гол шаардлага юм. Бид боловсрол, эрүүл мэнд, нийтийн эрүүл ахуй, тэтгэврийн баталгааны салбарт зохион байгуулалттай нарийн төлөвлөгөө боловсруулна. Боловсролын салбарт ажиллах насны хүн амын дундаж боловсролын жил 11.3-аас 11.4 жилд хүрнэ. Мөн цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийг хамарсан суур боловсролын тогтолцоог өргөжүүлж, сайжруулж үнэгүй боловсролын хүрээг доктортой нэмэгдүүлнэ. 15 дахь 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улс 109 томоохон үндэсний төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд шин чанартай бүтээмжийн хүчин зүйл бий болгох болон ард иргэдийн амжиргааг баталгаажуулах санаачлалууд хамгийн тэргүүн ач холбогдолтой хоёр чиглэлээр нэрлэгджээ. Хятад улсын гадаад хэргийн сайд банкны нэм гарагт хэвлэлийн баг хурал хийж ойролцоогоор 90 минутын турш 21 асуултанд хариуллаа. Тэрээр бүх Хятадын ардын их чуулганы үеэр сэтгүүлчтэй уулзсан зан ихтэй ойрт орондох нөхцөл байдал, Ирантай холбоотой дайн, Америк нэгдсэн улс, Орос, Япон, энэтэй зэрэг томоохон улсуудтай харилцах Бээжингийн бодлогын талаар байр суурь илэрхийлжээ. Хятадын гадаад хэргийн сайд банкны Иранд өрнөж байгаа дайныг эхлэх ясгүй байсан хиндэж ашиггүй мөргөлдөөн болсон гэж үзэж байгаа гэдгээ хэллээ. Тэрээр нэн даруй гал зогсоохыг уриалж мөргөлдөөн улам даамжирч бүс нутгаас хальж өрөвчхөөс сэргийлэх шаардлагатайг онцолсон байна. Ираны асуудал намжаагүй байхад Хятадын дарга Ши Жинпинг энэ сарын сүүлээр Бээжинд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг хүлээн авч уулзахаар төлөвлөж байгаа. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн хооронд болох энэхүү уулзалтаар худалдааны маргаан, Тайваны асуудал зэрэг олон чухал сэдэв хэрэлцэгдэхээр төлөвлөгдөж байгаа юм а. Мөн ойрт хоорондын асуудал энэхүү уулзалтанд төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэж маадгүй байна. Учир нь Ираны удирдагчид Бээжинтэй олон жилийн турш ойр харилцаатай байсаар ирсэн. Айталиалын хаминаа амиа алдсан хэрэг болон мөргөлдөөний улмаас нефтийн өнөсөж дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн зэрэгт Бээжингийн зүгээс тун шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Цааш банкны мөн Палестины асуудлыг хөндөж, хоёр улсын шийдэл нь Палестины асуудлыг шийдвэрлэх хамгийн шударга бөгөөд олон улсад өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц гарц гэж тодорхойллоо. Түүний үзэж байгаагаар Палестины ард түмний хувь заяа дайн эмх замраагүй байдал байх ёсгүй. Хятад улс Палестины ард түмний хууль ёсны үндэсний эрхийн төлөөх тэмцлийг цаашид дэмцээр ангиллаа. Америк нэгдсэн улстай тогтоосон харилцааны тухайд банкны олон туйлд дэлхийн тогтолцоог дурдж, Хятад болон Америк нэгдсэн улс харилцан хүндлэл энх тайвнаар зэрэгцэн орших зарчимд тулгуурлан хамтран ажиллах ёстой гэлээ. Мөн түүний хэлж байгаагаар 2026 он нь Хятад болон Америк нэгдсэн улсын харилцаанд онцгой жил болж магадгүй ба дээд хэмжээний түвшний айлчлалуудын хэрэлцэх асуудлын жагсаалт аль хэдийн тодорхой болсон талаар мэдээлсэн байна. Харин Орос улсын тухайд ярихдаа банкны хоёр улсын хамтын ажиллагаа олон сорилттой тулгарч байгаа ч гэлээ доктортой хэвээрээ байгаа талаар хэлж байна. Мөн Япон улсын тухайд Токиогийн сонголтоос цаашдын нөхцөл байдал ихээхэн хамаарна гэж хэлсэн байгаа нь Япон улсын ерөнхий сайд Такаичи Санаигийн Тайваны асуудлаар хийсэн мэдээлэлтэй холбоотой юм а. Иргэн сануулгад өнгөрсөн оны 10 дугаар сард Такаичи Санаи Хятадаас Тайваны аюулгүй байдалд аюул занал хийлэл учруулсан тохиолдолд үүнийг Япон улс оршин тогтнолд нь аюул учруулж байна гэж үзнэ гэж хэлсэн байдаг. Тайваны асуудал нь Хятадын гадаад бодлогын гол цөм гэдгийг банкны дахин онцолж энэ асуудал нь Бээжингийн хувьд давж болохгүй улаан шугамаа гэж хэлсэн байна. Түүний хэлснээр ямар ч хүч Тайваныг Хятадаас салгахыг зөвшөөрөхгүй, Хятадын бүрэн нэгдлийг хангах үйл явц нь зогсоох боломжгүй түүхэн үйл явц гэж үзэж байгаа гэдгээ хэллээ. Америк нэгдсэн улс Израиль болон Ираны хооронд үүсэж байгаа асуудалтай холбоотойгоор дэлхийн нефтийн нийлүүлэлтэнд чухал нөлөөтэй Орон улсын хоолоогоор дамжих тээвэрт эрсдэл үүсэж байгаа. Гэсэн хэдий ч Иран улсын зүгээс Хятад руу нефт нийлүүлсэн хэвээрээ байгаа талаар мэдээлж байна. Дэлхийд дахин дах нефтийн урсгалын талаар бодит цагийн горимд хиймэл дагуулын зураг, албаны их сурвалжуудын мэдээллийг хүргэдэг байгууллагуудын нэг болох Tanker Track судалгааны газраас мэдээлснээр дайн 2 дугаар сарын 28-нд эхэлсэн цагаас хойш Иран Орон улсын хоолоогоор дамжуулан дор хаяж 11.7 сая баррел түүхийн нефтийг тээвэрлсэн гэлээ. Ингэхдээ эдгээр нь бүгд Хятад улс руу чиглэсэн байна. Мөн ижил мэдээлэл хүргэдэг Kepler судалгааны компанийн тооцоололоор дайн эхэлснээс хойш ойролцоогоор 12 сая баррел нефт Орон улсын хоолоогоор дамжин өнгөрсөн гэж байна. Мөн компани шинжээчид сүүлийн жилүүдэд Ираны нефтийн гол худалдан авагч нь Хятад байсан учраас тээвэрлэгдсэн нефтийн ихэнх нь Хятад руу чиглэсэн байх магадлалтай. Гэхдээ танкеруудын эцсийн чиглэлийг баталгаажуулах хүндрэлтэй байгааг хэлсэн байна. Ийхүү Иран Хятад руу нефт нийлүүлсээр байгаа ч экспортны хэмжээ дайн эхэлснээс өмнөхтэй харьцуулахад мэдэгдэхүйц буурчээ. Одоогоор өдөрт 122 сая баррел нийлүүлж байгаа нь өмнөх төвшнөөс маш доогуур үзүүлэлтэнд тооцогдож байгаа юм.
Тухайлбал 2 дугаар сард Ираны экспорт өдөрт 216 сая баррелд хүрч 2018 оны 7 дугаар сараас хойших хамгийн өндөр хэмжээнд хүрсэн. Ингэхдээ нефтийн 90% нь хятад улс руу нийлүүлэгдсэн байдаг. Иран улс нь барууны хоргийн улмаас Хятад, Орос, Энэтхэг, Афганистан зэрэг цөөн хэдэн улсууд руу нефтээ экспортлдог. Хятад улсын тухайд мөргөлдөөний өмнө Ираны олон улсын хоригт өртсөн түүхийн нефтийн 90 орчим хувийг импортлдог байсан. Хятадын эрэлт хэрэгцээний нөлөөгөөр Иран 2020-с 2023 оны хооронд өдөрт олборлох нефтийн хэмжээг ойролцоогоор 1 сая баррелаар нэмэгдүүлсэн байдаг. Тиймээс одоо үүсэт байгаа мөргөлдөөний улмаас Ираны нефтийн экспорт удаан хугацаанд багасвал Хятад хамгийн түрүүнд хохирч болзошгүй улсуудын нэгт тооцогдож байна. Ираны асуудлаас ч өмнө энэ оны ихээр Хятадын далайн тээврээр авдаг нийт нефтийн 4 орчим хувийг бүрдүүлдэг байсан Венесуелийн нефтийн импорт зогссон байгаа. Хямд үнэтэй эрчим хүчний урсгал энэхүү урт хугацаагаар зогсвол Хятадын эдийн засагт инфляцийг өдөөж үйлдвэрлэлийн гарцыг хумих эрсдэлтэй юм а. Хятад улсын өнгөрсөн жилийн эдийн засгийн гүйцэтгэл харагдлаа. Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 онд жилийн дүнгээр 5% өсөж 140.1 их нийт хүрсэн талаар Хятадын үндэсний статистикийн газраас хэлжээ. Хятадын эдийн засгийн өсөлт 5% хүрсэн байгаа нь дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын дунд хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэгт тооцогдож байна. Үндэсний статистикийн газрын дэд дарга Шэн Лауины мэдээлснээр Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн ойролцоогоор 30%-ийг бүрдүүлэх төлөвтэй байгаа. Ингэснээр дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн том хувь нэмэр оруулагч доктортой байдлын гол тулгуур хിവэр үлдэнэ гэж үзжээ. Мөн өнгөрсөн 1 жилийн хугацаанд Хятад улс өндөр чанартай нээлттэй эдийн засгийн бодлого тууштай үргэлжилсэн гэлээ. Бараа бүтээгдэхүүний нийт импорт экспорт 45.4 их нийт юанд хүрч өмнөх оноос 3.8%-аар өссөн байна. Бүс ба зам санаачлагын түнш орнуудтай хийсэн худалдаа 6.3%-аар нэмэгдэж нийт худалдааны 51.9%-ийг бүрдүүлжээ. Мөн бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн гишүүн орнуудтай хийсэн худалдаа өмнөх оноос 5.3%-аар өссөн байна. Хятадын статистикийн газрын мэдээллээр 2025 онд улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай 70,392 аж ахуй нэгж шинээр байгуулагдсан байгаа нь жилийн дүнгээр 19.1% өсөлттэй үзүүлэлт болсон байна. Үүний дотор бүс ба зам санаачлагын түнш орнуудын хөрөнгө оруулагчдын байгуулсан компаниуд 19,000-аас давж өмнөх оноос 14.7%-аар нэмэгдсэн байна. Түүнчлэн визгүй зорчих бодлогыг өргөжүүлсэний дараа гадаадын иргэдийн Хятадд хийсэн зорчих тоо 30.8 саяд хүрч өмнөх оноос 49.5%-аар өссөн гэж мэдээллээ. Гадаад орчны хувьд нэг талд үзэл хамгаалтын бодлого нэмэгдэж нөхцөл байдал төвөгтэй хിവэрэ байгааж Хятад улс энэхүү өндөр стандарт бүхий нээлттэй бодлогыг цаашиж гисэн тууштай хэрэгжүүлж дэлхийн эдийн засгийн засаглалд идэвхтэй оролцоно гэдгийг албаныхан хэлж байна. Хятадын аялал жуулчлалын салбар хаврын баярын амралтын үеэр хүчтэй өсөлт үзүүлж, жуулчдын тоо болон аялал жуулчлалын зарцуулалт аль аль нь түүхэн дээд түвшиндээ хүрсэн байна. Энэ талаар албаныхан 2 дугаар сарын 15-нд эхэлсэн, өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт өндөрлсөн амралтын хугацаанд Хятад улс 596 сая дотоод аялал бүртгэгдсэн талаар хэлжээ. Хятадд энэ жилийн хаврын баярын амралтын үеэр дотоодын аялал жуулчлалын зардал 803.5 тэрбум юан буюу ойролцоогоор 116.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оноос 126.5 тэрбум юанаар өссөн байна. Соёлол аялал жуулчлалын яамнаас гаргасан статистик мэдээллээр өвлийн улиралд дулаан бүс нутгийг зорих аяллуудын эрэлт өндөр хിവэрэ байж жуулчид энэ удаагийн баяраар илүү хоол зайд аялж илүү олон хоногоор амарсан байна. Мөн гадаадын жуулчдын дунд хаврын баярыг Хятадд тэмдэглэн өнгөрүүлэх сонирхол нэмэгдэж байгаа талаар яам онцоллоо. Хятадын аялал жуулчлалын академийн ерөнхийлөгч Дайбин энэ баярын үеэр жуулчид зөвхөн олон зуун жилийн түүхтэй соёлын өвтөд танилцаад зогсохгүй, шинжлэх ухаан технологид тулгуурласан аялал жуулчлалыг өөрсдийн биеэр мэдэрч чадсан гэж дүгнэжээ. Мөн түүний хэлснээр амралтын өдрүүд нийтдээ эмх цэгцтэй, аюулгүй, чанартай болж өнгөрсөн гэж байна. Бит бус соёлын өвийн арга хэмжээнээс эхлээд уламжлал орчин үеийг хослуулсан үзүүлбэрүүд улс даяар зохион байгуулагдаж, соёлын үйл ажиллагаанууд олон хүнийг татжээ. Чандай хотод жуулчид бит бус соёлын өвтэй холбоотой төрөл бүрийн арга хэмжээнд оролцсон байна. Мөн Пингяо хотын эртний дурсгал бүсэд өдөр бүр зохион байгуулагдсан шавха буюу ардын багт наадмын жагсаал, луу болон арслангийн бүжиг зэрэг тоглолтууд баярын хугацаанд 600,000 гаруй удаагийн үзэлд татсан байна. Шинжлэх ухаан технологийн инновацид тулгуурласан соёл аялал жуулчлалын шинэ хэлбэрүүч гэсэн энэ удаагийн баяраар олонний анхаарлыг татлаа. Тухайлбал Шаошин хотод зохион байгуулагдсан Ю Юг эрүүн сурвалжлагын нэртэй тоглолт нь Сун улсын үеийн нэрт яруу найрагч Лю Югийн амьдрал, уран бүтээлийг орчин үеийн хэлбэрээр толиулсан байна.
Энэхүү хөтөлбөр нь цэцэрлэгт хүрээлэнгээр аялах, музей үзэх, усан тайзан дээрх тоглолт үзэх зэрэг олон төрлийн дуршлагыг нэгтгэн жуулчдад харах төдийгүй мэдрэх боломжтой соёлын аялын орчныг бүрдүүлжээ. Гадаад жуулчдын урсгаж гисэн энэ жилийн хаврын баяраар өндөр хിവэрэ байж олон жуулчид хятадын соёлын өвөрмөц өнгө аясыг бичлэн мэдрэхээр тусуулсыг зорих болсон байна. Хайнааны чөлөөт худалдааны бомтоос албан ёсоор арлын хэмжээнд гаалийн тусгай дэглэм хэрэгжүүлж гиснээс хойших анхны хаврын баярын амралтын үеэр хайнаа мөж нийтдээ 1332 сая удаагийн жуулчин хүлээн авч аялал жуулчлалын орлого нь 1837 тэрбум юань буюу ойролцоогоор 267 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны хаврын баярын үеигтэй харьцуулахад жуулчны тоо 28.9%, орлого нь 30.7%-аар тус өссөн үзүүлэлт болж байгаа юм а. За өнгөрсөн 1 жилийн хугацаанд Хятад улстай хүн дүрс роботуудыг олон салбарт танилцуулж, үйлдвэрлэлээс эхлээд гудамжны жижиг дэлгүүрүүдэд хүртэл өргөнөөр ашиглаж эхэлсэн ба. 2025 оны эхнээс эхлэн эдгээр роботын видеонууд нийгэм сүлжээнд тренд болж, хаврын баярын тоглолтод ардын бүжиг хүртэл үзүүлж, үйлдвэрийн шугам дээр хүртэл ажиллаж эхэлсэн байгаа юм. Сүүлийн 1 жилийн хугацаанд Хятадын хүн дүрхтэй роботын салбар технологийн сонин содон туршилтын шатнаас гарч нийгмийн амьдралд өргөнөөр нэвтрэх шинэ үе шатанд шилжсэн байна. Бээжин хотод робот зөөгчөөр тонологдсон зарим жижиг дэлгүүрүүд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Хэрэглэгчийг угтан авах, захиалга авах, бараа хүргэх зэрэг бүхий л үйл явцыг робот өөрөө бие даан гүйцэтгэж байна. Үйлчлүүлэгч гэсэн 2 жилийн өмнөхөөс одоогийн роботууд илүү хурцтай, илүү уялдаа холбоотой хөдөлж байгаа нь анзаарагдсан болохыг хэлж байна. Энэ нь машин сургалт өндөр түвшинд явагдаж, роботууд өгөгдөл мэдээлэл ихсэх тусам илүү наривчлалтай, хурдан ажилдаг болсонтой холбоотой гэж мэргэжилтүүд тайлбарлаж байна. Одоогийн байдлаар 100 гаруй хүн дүрст роботууд улс даяар ашиглалтанд оржээ. Тэдгээр нь хүнсний дэлгүүр, эмийн сан зэрэг олон төрлийн орчинд ажиллаж байна. Тухайлбал хиймэл оюун ухаанд суурилсан робот бүтээж байгаа дэвшилтэд стартап болох Galbot компани зүгээс хэлж байгаагаар 24 цагийн турш агуулгын хэлбэрээр ажилладаг эмийн сангуудад дэлгүүрийн танхим шаардлагагүй, голчлон хүргэлтийн ажилтан болон онлайн захиалгад үйлчилдэг тул ойролцоох хэд хэдэн ийм эмийн санд эм захиалбал робот таны захиалгыг бэлтгэх боломжтой болсон гэлээ. Түүнчлэн зүүн Хятадын Вэнжао хотод гэр ахуйн захиргаан хэрэгслийн холбогч эд анги үйлдвэрлэдэг үйлдвэрт хүн дүрхтэй 4 робот өдөр бүр үйлдвэрлэлийн шугам хооронд явж бэлэн бүтээгдэхүүнийг чанарын хяналтын ажилтнуудад хүргэж байна. Ингэж ганц нэг үйлдвэрийн туршилтаас эхэлсэн хүн дүрхтэй роботын хэрэглээ одоо аж үйлдвэрийн салбарт өргөн цар хүрээтэй нэвтэрч байгаа юм. Ийм робот өргөн хэрэглээнд нэвтэрснээр алгоритмын инженер, ашиглалт засвар үйлчилгээний инженер, борлуулалтын дараах үйлчилгээний инженер зэрэг олон шинэ ажлын байр бий болох талаар мэргэжилтнүүд хэллээ. За энэ 7 хоногийн хувьд Хятад улсын хувьд маш чухал 7 хоног өнгөрч байгаа. За учир нь Хятад улсын ирэх 5 жилийн буюу 2026-аас 2030 оны хоорондох нийгмийн эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө танилцуулагдахаар байгаа юм. Тэнгэр телевизийн зүгээс та бүхэнд цаг тухай бүртэн шуурхай мэдээллийг хүргэнэ.